шулууныг нь болохоор яаж нэгсэн чинь энэ шулуун маань O гэсэн хэлтэй А зэгт О-гоор тэнэлтэй B зэрэг хөтөлцдөг. Тэгвэл ОАБ гурвалжны А медианы тэгшлэлийг бичиж байна. За тэгэхээр бүгдээрээ 2x-с хан 3y нэмхийн 6 тэнцүү t гэсэн тэгштгэлийн OX тэнэлтэй охилццгийг олно гэвэл бүгдээрээ y-ын t гэсэн. За y-ийн t-ийг тавьчих. Тэгэхээр 2x-тэй нэмэх нь 6 тэнцүү t болоод эндээс x-ийг олсон чинь x маань хасах 3. За тэгэхээр A-ийн координат маань хасах 3 байхад t. За дараа нь 2x-с хан 3y-тэй нэмэх нь 6 тэнцүү t гэсэн тэгштгэлийн y тэнэлтэй хөтлөгдсөн гэхээр x нь 0 гэсэн үг. За тэгэхээр эндээс бүгдээ яах юм гэсэн чинь x-ийн оронд 0-ыг тавихаар 3y тэнцүү 6 буюу y маань 2 юм байна. Тэгэхээр манай B-ийн координат маань x нь 0, y нь 2. За тэгэхээр энэ маань юу вэ гэсэн чинь манай шулуу маань юу болж таарах юм гэсэн чинь x тэнхлийг хасах 3 байхад t гэсэн цэгээр хөтэлдэг гинэ А зэг. За y тэнхлийг болохоор 0 байхад 2 гэсэн цэгээр хөтэлдэг. За тэгэхэд ийм шулуу. За энэ шулууны ОАБ гурвалжны ОАМ медиан гэсэн. За О цэгээс медиан татнагд маань эсрэг талыг тал руу хуваасан энэч мөртгөлж байгаа. Тэгэхээр эндээс бүгдээ ОАМ цэгийн ОАМ хоёрын хандах цаг болно. За гэсч манайхын чинь тэгшинстэй гурвалжин. Тэгшинстэй гурвалжин маань яах вэ гэсэн чинь тойрогт багтахаараа энэ маань за дахиад анзаардаг. Тэгшинстэй гурвалжин маань тойрогт багтахаараа энэ гипнозны яг диаметр болдог. Тэгээ энэ тойргийн төв болж тарах нь дээ. Гэтэл манай энэ О цэгчин тойрог дээр орчих юм чинь энэс тойргийн радиус гэсэн. Тэгэхээр би үндсэндээ одоо энэ ОМ-ыг олно гэдэг чинь юу гэсэн үг вэ? АБ-г олоод 2-т байхад хангалттай юм биш. Тэгэхээр би одоо эндээс АБ 2 цэгийн хоорондох цаг болоход хангалттай. За АБ 2 цэгийн хоорондох цаг болоходоо энэ 2 энэ 3 чинь Пифагордод ингээ олчиж болно. Эсвэл надад АБ 2 цэг маань өгсөн юм чинь 2 цэгийн хоорондох цаг болоходоо B цэгийн координатаас А-гийн эхнийхийг хасаад B цэгийнхэн 2 дугаар координатаас А-гийнхэн 2 дугаарыг хасчих. Тэгэхээр 3-ын квадрат 9 дээр 2-ын квадрат 4-ийг нэмээд AB маань язгуудар 13. За гэтэл O медиан би нараа буруу хэлсэн байна шүү дээ. O медианы тэгшдэгдэгч юм шүү дээ. За одоо ер нь бол яах ингэж олно. Гэтэ яг манай бодлого болохоор юу гэсэн чинь O энэ медианыг агуулсан шулууны тэгшдэгч байгаа юм шүү. Тэгвэл би яалтчгүй надад ийм цэгийн координат хэрэгтэй. Ийм цэг маань AB-ийн дундад цэг учраас A-гийн эхний координатээр B-гийн эхнийхийг нэмээд 2 дугаар, A-гийн 2 дугаар координатээр B-гийн 2 дугаарыг нэмээд 2 дугаар. Тэгэхээр манай ийм цэгийн координат маань хас 2-ны 3 ба 1 болсон. Одоо бүгд яах юм гэсэн чинь энэ O цэг болон саяны бичсэн ийм цэг хоёрыг агуулсан шулууны тэгшдэгч. За шулууны тэгшдүүлээд y тэнцүү k гэсэн бэд бэртээдэг. За тэгэхээр эндээс 0 0 буюу координатын хийг дайрсан учраас бүгд x-ийнхаа 0-ыг тавихаар эндээс манай b 0 буюу сул тоо байхгүй ийм шулуун гэсэн. За тэгэндээ тэгвэл одоо ийм цэгийнхаа координатыг орлуулчих. Тэгэхээр y нь ийм x нь болохоор хасах 2-ны 3. Тэгэхээр эндээс бүгд k-гоос k маань 1-ийг хуваах нь хас 2-ны 3 буюу хасах 3-ны 2 юм байна. Тэгэхээр y тэнцүү k нь хасах 3-ны 2 учраас манай хайжсэн шулуун тэгштэл маань энэ болж тарах нэ. За ийм диаметртэй тойргийн тэгштэл. Тэгэхээр диаметртэй гэдэг маань юу гэсэн үг вэ? Тойргийн төвийн дайрсан энэ AB-ч маань манай диаметр. За тэгэхээр тойргийн тэгштэл биш юм бол надад тойргийн төв хэрэгтэй бас радиус хэрэгтэй. За гэтэл O цэг маань манай AB цэгийн дундад цэг юм биш. Тэгэхээр A-гийн эхнийх дээр B-гийн эхний координатыг нэмээд 2 дугаар, A-гийн 2 дугаарх дээр B-гийн 2 дугаарыг нэмээд 2 дугаар чинь. Тэгэхээр эндээс 12-ийг 2 дугаар 6, хасах 10-ыг 2 дугаар хасах 5. За тэгэхээр тойргийн төвөө мэдсэн. Одоо бүгд яах юм гэсэн чинь OB 2 цэгийн хандах цаг болчиход манай тойргийн радиус гарна. Тэгэхээр B цэгийн эхний координатаас O-гийн эхнийхийг хасаад B-гийн 2 дугаар координат хасах ёсоос O-гийн 2 дугаар координатыг хасъя. За тэгвэл эндээс юу болох вэ? 9-өөс 3-ыг хасгаж 6 хасах 9-өөс
хасах гэхээр хасах нэмэх 5 болоод хасах 4-ийн квадрат. Тэгэхээр 9 дээр 16-ыг нэмээд язгуурхаар 5 юм байна. За тойргийн нэшлийг бичгтээ бүгд яадаг вэ гэсэн чинь А бай Б гэсэн зөвтөвтэй радтэй тойргийн нэшлийг бичгтээ x-с хан эхний координат, y-гээс хан тойргийн 2 дугаар координат тэнцүү радиусын квадрат бичдэг те. Урбал энэ ОЦ-гээс ижил зэд орших цэгүүдийн олонлого. За манайс тойргийн төв нь өгсөн. X-с хан 6 нэмэх нь y-гээс хасах юм чинь нэмэх 5 радиус маань 5-ыг квадрат гээд бүгдээрээ ийм тэгшлэглийг олж харах нэ. Оруулгын болохоор AB хэрчимдээр цэцэг өгсөн гинэ. За тэгтээ AC нь болохоор манай AB-гийн 4-ийн 1 гэж. AC нь болохоор манай AB-гийн 4-ийн 1. Тэгээ бид нарт AC-ийн координат маань өгөгдсөн 8 ба 12 гээд BC-ийн координат маань хасах 4 тэгээ өгсөн. CC-ийн координатыг олох нэ бүгд. За тэгэхээр би энэ болохоор вектор ашиглаж тэ. Өөрөвл манай AC вектор маань одоо энэ AB векторын 4 хуваасны 1 юм байна штэ. За тэгвэл одоо би эндээс AC-гээ яаж олох юм гэсэн чинь төгсгөлийн CC-ийн координатаас эхлэлийн AC-ийн координатаас нь. За AC-ийн координат маань 8 ба 12 юм чинь ингээ хасаад өгчээ. За дараа нь болохоор би эндээс юу болохоор бас AB вектор олчих. AB вектор маань төгсгөлийн BC-ийн координатаас эхлэлийн AC-ийн координатаас олгочихно. Тэгсэн чинь хасах 12 хасах 12 гэсэн вектор юм биш. За тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр AC вектор маань манай AB векторын 4-ийн 1 нь багнэ. Тэгэхээр AC AB2 маань эерэг чиглэлтэй коллинерчаас нэмэх 4-ийн 1-ээр чиглэл нь өөрөө л хасах 4-ийн 1-ээр үржүүлсэн шүү дээ. За одоо энд олголч. Тэнгүүд л юу гэсэн үг гэхээр манай AC вектор маань C1-ээс 8, C2-аас 12 тэгээд нөгөө саяныхаа олсон AB векторыг 4-ийн 1-ээр үржүүлнэ гэхээр координат тус бүрийн 4-ийн 1-ээр үржүүлэхээр энтэй тэнцэх байна. Үржлийн векторыг координат тус бүрийн 4-ийн 1-ээр үржүүлсэн. Одоо энэ хоёр тэнцүүг чинь координатууд нь харгалзан тэнцүү гэсэн үг. За эндээс C1 олсон чинь C1 нь 5 юм байна. Эндээс C2 олсон чинь 9 юм байна. Тэгэхээр манай C-ийн координат маань 5 ба 9 гэсэн координаттай цэг бачээ 4 юм. Огторгуудах буюу ийм хоёр цэг өгсөн байна шүү дээ. Цэгүүдийг дайрсан шулууны чиглүүлэгч вектор. Тэгэхээр огторгууд дээр байгаа шулуун AB2 цэг маань нийслэн дээр орж байгаа гэсэн. Тэгэхээр AB2-ыг дайрсан векторыг олцоход л манай энэ шулууны чиглүүлэгч вектор. Урбал шулуунтай параллел вектор гэсэн үг тийм. Тэгэхээр төгсгөлийн B векторын одоо би AB вектор мал манай чиглүүлэгч вектор шүү дээ. Тэгэхээр төгсгөлийн BC-ийн координатаас эхлэлийн AC-ийн координата хасаад өгч. Тэгэхээр эндээс энэ дээр 3, энд 3, ингээд хас 2. Ингээд манай AB вектор маань энэ байна. За 45. Хавтгаад ийм 3 цэг нийслэн дээр байх бол А тогл. Тэгэхээр надаа энэ хоёрыг дайрсан шулууны бүдрийг бичиж чадсан шүү дээ. Тэгэхээр эрг тэнцүү К гэстэй нэмэх нь Б гэсэн хэлбэртэй байх хэвээр. Тэгэхээр А цагийн шулуун дээр оршин гэхээр энд орлуулахад биелнэ. Y-ийн хооронд хасах 2, X-ийн хооронд хасах 5. За дараа нь яасан гэсэн чинь манай B цэг басанд оршин. Тэгэхээр Y-ийн хооронд 4, X-ийн хооронд 5-ыг тавих нэ. За хооронд хасахаар хасах 2-оос хасах 4-ээр хасах 6, хасах 5К-гаас хасах 5К-гаар хасах 10К. Тэгээ К-га олсон чинь 6-г бахнаар буюу 2 тур ачнаа гэх К олцсон. За одоо Б-г ол. Тэгэхээр олсон К-га Б-нд орлуулахаар 4 тэнцүү 5-ны 3-ыг үржих нь 5, нэмэх нь Б. 5 5 устдаад эндээс Б нь 1 болчихно. Энээс Y тэнцүү К маань болохоор хэдэ гэсэн чинь 5-ны 3 X дээр нэмэх нь 1. За гэтэл манай C цэг одоо энэ шулуун дээр оршдог гэсэн шүү дээ. C цэг маань мөн адилхан шулуун дээр оршно гэж энийг орлуулахад биелнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр C цэгийн 2 дугаар координат А юм байна. C цэгийн эхний координат нь 2 юм байна. За эндээс А-г болохоор 5-ны 6 дээр нэмэх нь 1 буюу 5-ны 11 юм биш байх. А тоглох гэсэн. Тэгэхээр 5-ны 11-ээр байж магадгүй. Эсвэл бүгдээрээ 2 бүхэл 5-ны 1 гээд ингээд
зөв тодорхойлгооч. За 46. Энэ мөрөйтэй энэ шулуун нэг эрх хэзэгтэй гинэ. Гэсэн энэ маань тойрог шүү дээ. За нөгөөх маань нэг юм шулуун. Энийг зэрэгтэл гинэ. Магадгүй энд шир магадгүй энд шир магадгүй те. За тэгэхээр энэ хоёр тойрог болон шулуун хоёрынхоо огтлын цэг болж. Тэгэхээр y тэнцүү хасахыг гэстэй нэмэх нь а. За тэгэхээр y-ийн дээр орлуулахаар x квадрат нэмэх нь y-ийн оронд болохоор хасахыг гэстэй нэмэх нь a-гийн квадрат тэнцүү 7. Тэгэхээр x квадрат нэмэх нь x квадратаас нь 2x-а дээр нэмэх нь a-гийн квадрат тэнцүү 7. Эндээс 2x квадрат хасах нь 2x-а нэмэх нь a квадратаас нь 7. За энэ квадрат гэтэл ганцхан шидтэй байна гэдэг чинь дискриминант нь тэг гэсэн үг. За дискриминант нь юу гэсэн чинь манайх хасах 2a-гийн квадратаас нь 4-ийг үржих нь 2 үржих нь c гэдэг маань энэ султаа. Энэ тэгтээ тэнцүү гэсэн үг. За эндээс агаа болно. Тэгэхээр энэ 4a квадратаас нь 8a квадрат нэмэх нь 56 тэнцүүдэг. Тэгэхээр хасах 4a квадратыг нэмэх нь 56 тэгтээ тэнцүү болоод эндээс a квадратыг болохоор 56 4 тухаар 7 юу 14 гэсэн үг. За тэгэхээр эндээс манай нэмэх хасах язуудар 14 байх юм бол манайх цоргаанц шидтэй авах нэ. Яагаад 2 гарч байгаа гэсэн чинь манайх энэ 2 параллелштон байж болж байгааз. За ингэ болох нэ. Тэр нэг саний шалгаж үзье л да. За манайх чи x квадратыг нэмэх нь y квадрат тэнцүү 7 гэсэн юм тойрог. За саяных чи бид сул тоогоо нэмэх хасах язуудар 14 гэж олсноо доо. Тэгэхээр хасах язуудар x нэмэх нь 14 гэхэр чинь шүргэж байна. За нөгөөдхөө зурж үзье те. За тэгсэн чинь нөгөө шулуун энэ. За манай тойргийг яг 2 цэгээр шүргэж гин үгсэн шүргэж гин. Нөгөө хоёрыг нэ тус бүрд нэг цэгээр штэ. Энэ шулуун нэг цэгээр нөгөө шулуун нэг цэгээр. Тэгэхээр ийм хоёр шулуун болсон зөв байна. За 47. Энэ функцийн график дээр энэ цэг оршдог. Тэгэхэд энэ функцийн дүр нь 5-аас их баг. За тэгэхээр манай а цэг энэ график дээр оршдог гэхээр y-ийн оронд 1, x-ийн оронд 3-ыг тавихад биелнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс манай а нь 27 буюу өдөр мөрийн тэгштэглээ тодорхой болгох чадна. X кубик байх нь 27. За ингээд y гэмтсэн. За тэгсэн чинь манайх энэ функцийн дүр нь гэдэг нь одоо y нь гэсэн үг утгах юм бол чинь 5-аас их утгатай байх. Одоо дүр буюу манай энэ хариу нь гэсэн үг шүү дээ. X кубик байх нь 27. Энэ y нь 5-аас их утгатай байх. X-ийн тодорхойлмож болгож. Тэгэхээр энэ нь 5-аас их байх. Тэгэхээр x куб нь 5-ыг өрчих нь 27-оос их. За тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь хоёр талаас нь шууд куб зурагч 27-оос маань 3 гараад 5-аас гарахгүй шүү. Тэгэхээр куб зудар 5-аас их байх. X-ийн тодорхойлолт мужийг болохоор тэгвэл манай x нь 3-ыг өрчих нь куб зудар 5-аас нэмэх хязгааргүй байх үед л манай дүр нь 5-аас их байна. За 48. Энэ шулуунтай перпендикуляр энэ цэгийг дайрсан шулууныг бичих. Тэгэхээр манай энэ шулуун нь шулуун ийм хэлбэртэй бичигдсэн байл бүгдээрээ энэ шулууны чиглүүлэгч вектор нь x, y буюу 2, 1. Энэ бол энэ шулуунтай параллел вектор. За тэгсэн чинь энэ шулуунтай перпендикуляр гэсэн чинь одоо энэ шулуун байгаа. Энэ шулуунтай перпендикуляр тэгээд энэ цэгийг дайрсан шулууны тэгшлийг бичнэ. За тэгэхээр өргөл манай энэ y нь болохоор энэ шулуунтай параллел байгаа. Тэгэхээр нөгөө шулууны тэгшлийг бичигвэл энэтэй параллел шулуун буюу энэ хоёр маань перпендикуляр авах гэдэг болж болох нь шүү дээ. За тэгэхээр жоохон ажиллагаа ихтэй учраас бүгдээрээ ихэнх тохиолдолд ашигладаг арга ашиглая. За ийм байгаа. За тэгэхээр ийшээ 2-оор өгөөд x дээр нэмэх нь 3 тэнцүү 2y-ээс нь 2. За энд 0 гээд 2y. За 2y гээд x-ийн нэг талд нялгах чи дөө хас 2-оо уршаа гаргач. Тэгэхээр x дээр нэмэх нь 5y байх нь 2y. 2 туучаар 2-ны 1x нэмэх нь 5y байх нь 2 нь y юм болж байна. За тэгсэн чинь манай энэ шулууны налалт нь 2-ны 1 байгааз. За энэ шулуун. Гэтэл би нэг өөр нэг шулуун бичих гээд байгаа. Юу вэ гэсэн чинь
энэ цэгийг хайрсан. За тэгэхээр энэ хоёр чинь перпендикуляр гэсэн. За манай энэ хар шулууны налалт нь 2-1 ооз. За ягаан өнгөтэй шулуунчлыг би бичмээр байгаа учраас нэг К гэсэн нэмэх Б гэдэг шулуун бичнэ. Гэтэл манай энэ ягаан хар хоёр шулуун перпендикуляр учраас хэрэг хоёр шулуун перпендикуляр байвал налалтуудынх нь үржүүрнэл хасна байх хэрэгтэй. Тэгэхээр манай энэ бичиж байгаа шулууны налалт тэгвэл хас 2-ос таарна шүү дээ. За одоо бүгд хас 2 гэж мэдсэн юм чинь эндээс манай Y маань хас 2-ыг орлуулж байгаа шүү. Хас 2x-тэй нэмэх нь B. Тэгээд одоо А-ийн шилнэр орж байгаа учраас Y-ийн хонд хасах нэг X-ийн хонд 2-оо тавьчих. Тэгэхээр манай B нь 3 болох нэ. Тэгэхээр манай шулуун дэвшил маань Y тэнцүү хас 2x-тэй нэмэх нь 3 буюу ийм шулуун байна. За 49. Анх банкнд S хэмжээтэй мөнгө хадгалвал X жилийн дараа ийм хэмжээтэй гэр өсдөг гинэ. Хэдэн жилийн дараа банкнд мөнгө 2 дахин өсөх вэ гэж. Анх манайх S байснаа X жилийн дараа гэсэн. Манайх одоо хэдэн жилийн дараа мэдэхгүй те X жилийн дараа манай мөнгө 1.2-ыг X-ийг өчгөн S болсон гинэ хэдэн жилийн дараа. За хэдэн жилийн дараа 2 дахин их болох гэж. Тэгэхээр өөрөвл манай энэ мөнгө маань хэдэн жилийн дараа 2S болох вэ гэж. Тэгэхээр өөрөвл X жилийн дараа манай мөнгө энэ болсон. Энэ маань 2S. Тэгэхээр S-т нь хураачи. Тэгэхээр 1.2x нь тэнцүү 2-тэй тэнцүү гэсэн. Тэгэхээр одоо би эндээс x олно гэхээр 2 талаас нь 2 суртай логарифм 1.2 суртай логарифм болж ер нь л үндсэндээ 1.2-ыг хэдэн зэрэг төвшүүлвэл 2 гарах вэ гэсэн үг шүү дээ тий. За эсвэл би логарифм хос хэмжээр нь ингэчүүл яцъя. Одоо манайх 1 жилийн дараа бол манайх яах юм гэсэн чинь энэ 1.2 болчихно. За x тэнцүү 2-ыг орлуулъя. Өөрөөр x-ийн хэд үйл 2-тай хамгийн ойрхонтой гарах вэ гэсэн үг шүү дээ. Яг 2 бол гарахгүй л дээ. Тэгэхээр 1.2-ын квадрат маань 144. За одоо x тэнцүү 3 бол 3 жилийн дараа гэж бодъё л да. 1.2-ын 3 маань 1.3-ын куб маань нэг бүхэл 10,000-ны 1,728 гэл. За одоо тэгвэл 4 жилийн дараа гэхээр 1.2-ын 4 зэрэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 1,728-аа 1.2-ороо үржүүлчихнэ гэсэн үг. Тэгэхээр 1,728-ыг би 1.2-оор үржүүлж үзье. Тэгээ тооны машинаар 728-ыг 1.2-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр үндсэндээ энийг хэдэн зэрэг төвшүүлвэл 2-той хамгийн ойрхонтой гарах вэ гэсэн үг. Тэгсэн чинь энэ маань 2,10,736 болчихно. За тэгэхээр өөрөөр багцаагаар манайх за 3 жилгүүл арай л 2 дахин өсөхгүй те. Яг 4 жил x нь 4 гээд 4 жилийн дараа бол найдвартай 2 дахин өссөн байна шүү дээ. 2 дахин тэгээ баг зэрэг өссөн байна. За 50 энэ тоог стандарт хэлбэрт бичсэн. Стандарт бичсэн тооны үл гүйцэтгэх гинэ. За тэгэхээр тэгвэл ингээл өдөр 225-ыг үрчин 10-2 хуваахан гэдэг орон тавьчих. 7.5-ыг үрчин 10-4. Тэгээд 2.5 7.5-д хуваачи. Энэ маань хуваагдахар тоо. 2.5 биш ээ 225 гэсэн үг. Тэгэхээр 225 бүгдээрээ 7.5-д хуваачи. Тэгэхээр энэ маань 0.3. За энэ хоёрыг хувааж амчин зэргүүдийг хасчих. Тэгэхээр 10-ын гээд хас 2-оос хасах нь хасах 4. Тэгэхээр энэ маань 0.3-ыг үрчин 10-ын хас 2 хасгасаа нэмэх болоод тэнцүү 0.3-ыг үрчин 10-ын квадрат. Тэгэхээр 0.3-ыг үрчин 100 гэдэг маань манай хариу нь 30 болох нэ.